Монгол улсын хөгжлийн замнал юу ах вэ? Хөгжлийн бодлого маань юу ах вэ? Бид ямар бүтцээр ямар загвараар явж иж бид нар илүү доктортой хөгжилд орох вэ гэдгийг чиглэлээр мэдээж бид хүн бүгдээрээ санаа зовж байгаа. Ийм ч утгаар харьцуулан багшийг одоо хөгжил шинтгэлийн хорооны дарга байхад бид Монгол улсын хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулийг шинжилэн найруулах ажилд оролцож байсан. Үүний үр дүнд ч гэсэн тэр хуулийн дээр бид анх удаа одоо төрийн бодлогыг боловсруулах явцад зөвхөн төрийн байгууллагууд биш, ихтэй сургуулиуд, эрдэмтэн судлаачид оролцож төслийн явцад оролцож явах хэрэгтэй гэсэн залтыг анх энэ хуулинд оруулсан. Тэр хууль маань 20 онд батлагдаад өнөө хүртэл мөрдөгдөж байна. За 20 онд бас бидний баталсан маш чухал бичиг баримт бол одоо өнөөдөр ч гэсэн ярианд хөндөгдөж байгаа Монгол улсын хөгжлийн алсын хараа 2050. За энэ бичиг баримтыг боловсруулахад манай олон эрдэмтэн судлаач, тэргүүлэх эрдэмтэн судлаачид орж үүний дотор одоо миний багш байсан Нямбат доктор энэ судалгаан дээр нэлээд төлөвлөгөө ажилласан байгаа. Тэгэхээр энэ тухай. За тэгээд та бүхэндээ илтгэлээ эхлэе. За өнгөрсөн оны байдлаар Монгол улсын эдийн засаг үндэсний статистикийн хорооны гаргасан мэдээгээр за 80 их найд төгрөж ин тэ оны үнээр 4.9% өсөлттэй. За ингээд сүүлийн жилүүдийн статистик мэдээллийг харах юм бол ковидын дараах дэлхийн нийтийг хамарсан ковидын дараах энэ хүндрэл, хэллийн, худалдааны сүлжээний таслалын бүхний дараа 3 жилийн туршид Монгол улсын эдийн засаг эрчимтэй өслөө. Бидний өнгөрсөн одоо 2000 оны үед бид нэг жилдээ 30-аас 40 сая тонн нүүрс гаргах зорилтыг бол маш том зорилт гэж ойлгож байсан. Гэтэл өнөөдөр бид 83 сая тонн тий 83 сая тонн нүүрс экспорт гаргаж байна. Гадаад худалдааны экспортын хэмжээ нь 16 тэрбум доллар төрж байна. Ингээд энэ 3 жилийн таатах боломж бид Монгол улсаас таатаа нөлөө үзүүлсэн байна. Уул уурхайн салбар Монгол улсын эдийн засгт төлхөө олон бүр давмгай болж байна. Харамсалтай нь Монгол улсын уламжлалт салбар болж байгаа хөдөө аж ахуйн салбарын эзлэх хүн маань 2000 оны ихэр 15-6% байсан бол эдгээр одоо 10%-аас бага дотоодын нийтэд 8-9% эзэлж байгаа. Энэ бол бас жоохон тийм таагүй үзүүлэлт байна гэдгийг харуулж байна. Бидний орж байгаа өдөр тутам орж байгаа орлого хөрөнгө оруулалтын их усэр болж байгаа гол зүйлмийн үндсэндээ л гадаад худалдаа байгаа. Газар зүйн байршил Монгол улсын хөгжлийн өнгөрсөн жилүүдийн бүх замналаас ойлгомжтой бид бол одоогийн эдийн засгийн тулгамж байгаа суурь асуудлаа шийдэх нөгөө хөрөнгө оруулалтын гол их суурь маань бол гадаад худалдаа байгаа тийм ээ. Эхний ээлжинд бид юу гарах вэ? Юуг хаанаас орлого олж иж энэ хөрөнгө оруулалт төсвийн их суурь бүрдүүлэх вэ гэдэг асуудал байна. Тэгэхээр энэ экспортын өсөлт болон бүтэц гэдэг бол Монгол улсад бидний хувьд маш чухал байгаа. Нийт экспортын 92% нь эрдэс бүтээгдэхүүн эзэлж байна. Үүний дотроо нөөцний экспорт 2024 оны бодлоор 54%. За тэгэхээр тухайн сараас хамаарат нөөцний экспорт нэг 50 орчим хувь эзэлж байна. Тэгээ үндсэндээ за дараа нь харах олон улсын байгууллагуудын судалгаан дээр за энэ 2024 оны жилийн саяын дүрцтэй экспортын бүтэц нүүрс зэсэн байжмал алт гэсэн 3 нэрийн бүтээгдэхүүн Монгол улсын экспортын 70% эзэлж байна. За энэ дотроо одоо ярих гэж байгаа асуудалд гол анхаарал төвлөрүүлэх зүйл миний хэлэхээр 2012 онд Монгол улсын экспортын бүтэцэд нүүрс биш зэсэн байжмал 28% эзэлж байсан. Одоо хамгийн гол тэргүүлэх орлого маань. За өнгөрсөн 90-ад оны сүүл 2000 оны ихэр улсын төсвийн орлого бүрдэх тасалд тухай ярихад хамгийн түрүүн бид эрдэнэтэй үйлдвэрийг л ярьдаг гэсэн. Эрдэнэтийн зэсийн үн гэж ярьдаг гэсэн. Өнөөдөр бол бид 5 толгой нөөцний үнийн тухай төлөхөө ярьдаг болсон байна. Энэ үед зэсийн байжмал 28% байхад бид нар 12-аас 16 онд дэлхийн зах зээл дээр түүх үеийн уналт болоод энэ нь Монгол улсын эдийн засаг таагүй нөлөө үзүүлсэн гэдэг бид хүн мэдж байгаа. Тэгэхээр эдийн засгийн нөгөө төрөлжилт гэдэг нь ямар чухал вэ гэдэг эндээс харагдах гэдэг. За 25 оны төсвийн тухайд бид одоо маш өндөр одоо зарлага төсөөлсөн явж байна. 33 их найд. Өнгөрсөн энэ 24 оны төсвийн зарлага маань анх батлагдсанаар бол 27 их найд байсан. Тодтогод 30 их найд. Ингээд шинжилэн баталсан төлөвлөгөө маань 33 их найд. Энэ бол зөвхөн Монгол улсын төсөв тийм ээ. Үүн дээр орон нутгийн төсвөө нэмээд бид Монгол улсын нэгдсэн төсвийг тооцоолон гаргадаг. Энэ болгоны тооцох юм бол нийслэл дээр тавигдж байгаа зорилт нийслэлийн төсвийн зарлагаар оруулах юм бол ингээд Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 42-оос 43% тэнцэх хэмжээний зарлагтай ийм л улс болцсон байна. За тэгэхээр цаашдаа яг өнөөдрийн тав хүний одоо манай чиглүүлэгчийн хэлсэн бидний хөгжлийн бодлогын тухай тийм Монгол улс цаашдаа яг ямар замаар явах ёстой зөв гэдэг дээр эргцүүлв. Тэгэхээр 2020 оны хавар баталсан манай эрдэмтэн судлаачдын олон тооны эрдэмтэн судлаасын хамтын бүтээл болж байгаа Алсын хараа 2050 дээр бид ийм зорилт тавьсан байгаа. Тэгээ хөгжлийн ирээдүйтэй ийм одоо хөгжингөө дундаж орлоготой иргэдтэй эдийн засгийн төрөлцсөн юм ус байна гэсэн ийм зорилт тавьчихсан. За Алсын хараа 2050 дээр одоо бид нөгөө хамгийн гол нь энэ зорилтоо хэрэгжүүлэх нөгөө их усүр мань юу байх вэ? Эдийн засгийн бүтэц мань ямар байх вэ гэдэг тооцоолыг хийсэн байна тийм. За энэ дээр ингээд 50% хүртэл эдийн засгийн бүтэц салбараараа ийм бүтэцтэй байх юм гэдэг тийм. Энд чинь үндсэндээ 2018 оны суурин дээр гэсэн үг юм тийм. 19 онд хийсэн гэхээр 18 оны тоо мэдээлэл дээр. Тэгэхээр мэдээж нэлийн өөр бүтэцтэй тийм. Одоо нүүрсний орлого давмгаалаагүй байх үед харьцангуй эдийн засгийн бүтэц маань
17-18 оны бүтцийг харуул Монгол Улсын эдийн засгийн процесс бол нэлээд жигдтэй харцангуй сайн байсан. Ялангуяа төсвийн хувьд 17-нд олон улсын валютын сангийн хөтөлбөр батлаад 17-18 оны төсөв бол 18 оны төсөв бол нэмэх тэнцэлтэй гарч ирсэн. Төсвийн сахилга бат бас чамбаа болсон. Нөгөө төсвийн гадуурх санхүүжилт off budget financing гэдэг зүйлийг бол багасгацсан юм нэлээд чамбаа байсан. Тэгэхээр тэр сайн суурин дээр тооцогдсон гэдгийг бид бас анхаарах хэрэгтэй. Өнөөдөр эргээд харах юм бол бидний 18-19 он тооцоолж ирсэн дотоодын нийтдээ түүний бид аль хэдийн оныхоо өнөр аль хэдийн даваа явцсан байна. Энэ бол гэхдээ зэрэгцүүлэх үнээр харуулсан байна шүү дээ 15 оны. За ингээд энэ тооцоол дээр хамгийн чухал нь бид яг сайн оюун цэцэг докторын хэлдэг энэ зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн өгөхөөр хөрөнтлөө бид нар яаж болох вэ гэсэн энэ төсөөллийг бас хийсэн байна. Тэгэхээр цаашдаа бид нар нөгөө дунд хугацааны 5 жилийн хөгжлийн төлөвлөгөө, жил болгоны хөгжлийн бодлогыг хэлсэн ч гэсэн бидний одоо хамгийн чухал анхаарч авах зүйл маань энэ байна. Зорилтоо бол бид тавьдаг тийм ээ. Өнөөдөр ч гэсэн улсын хурал дээр хэлцээд байгаа үндсэн чиглэл жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай бид яриад байна. Яагаад хэрэгжилт таар байна? Тэгэхээр зорилтоо тавихын гадна бид нар хамгийн гол нь ард нь түүний хэрэгжүүлэх санхүүгийн их усраа бодтойгоор тооцдог байх хэрэгтэй. Судлаачид маань бол тооцоолж байна. Харамсалтай практик дээр нөгөө өдөр тутмын ажил хийдэг төрийн захиргааны байгууллагууд маань энэс арай хол, арай өөр ойлголтоор 5 жилийн төлөвлөгөө үндсэн чиглэлийн харах юм бол ийм тооцоол байхгүй. За тэгээд ингээд цаашдаа эргэцүүлэн тухай товчхон яриа те. Нөгөө бидний ярьж байгаа Монгол Улсын хөгжлийн одоо өнгөрсөн 30 жилийн замнал маань үндсэндээ товчхон энэ тарагч 18 хүртэл. Тэгэхээр нөгөө түүх үед дээр тулгуурсан улс орон бид бол ийм тавилантай одоо дестина гэдэг те. Ийм дестинатай, ийм хувь тавилантай. Тэгэхээр энээсээ бид гарахыг л 2050 дээр одоо тулгуурсан үндсэн зорилт маань те. Олон төрөлдсөн солонгорсон эдийн засгтай аль болохоор эдийн засгийн савлгаанд бага автдаг. Ийм эдийн засаг хандал болж өгвөл тэгээд нөгөө байгалийн гамшиг те босоо зүйл төсвөртэй. Харамсалтай нь бид түүх эдээс өндөр хамааралтай учраас одоо нөгөө өссөн жил маань 2-3 жил үргэлжилдэг өсөлтийн жил маань яг сая ковидын 3 жилийн те доктортой өсөл. Эргэд үүний дараа ундаг. Ийм л одоо савлуур дээр гэж ирдэг те. Савлуур дээр бид нар явж байгаа. Тэгэхээр энэ бодлогыг тогтворжуулах тухай бид одоо 2050 дээр яриад байгаа. За ингээд сая 18 он хүртэл учраас энэс нөгөө 24 он хүртэл те статистикийн газрын нөгөө албан ёсны том дээр тулгуурлаад эдийн засгийн өсөлтийн бүтцийг авч үзэх юм бол 12-оос 16 онд төрөний нөгөө зэсийн баяжмлын орлого 28% багтал бид нар ингэж одоо өндөрөөс унсан ба шүү дээ. 17.5%-аас 1% хүртэл уурчсан. Гэтэл одоо дараагийн жилээ за яг хоёр дахь нь бол ковидын шалтгаан байсан. Одоо магадгүй бид нар одоо яг энэ бүтцээр явах юм бол дахиад нэг юм унт руугаа явж гинөө гэдэг юм боломжтой. За тэгэхээр нэгэнт бид 2050 дээр алсан хараа зорилго дээр эдийн засгаа төрөлжүүлэх хэрэгтэй гэж зорилт тавьсан байна. Тэгэхээр төрөлжт гэдэг маань юу юм гэхээр энэ дээр хоёр жишээ харуулъя тийм. Хамгийн сайн бүтцтэй төрөлдсөн одоо идеал нь тийм. Хамгийн сайн бол эдийн засгийн бүтцийн төрөлцсөн улсад хятад улсын жишээ тийм. Энэ бол нөгөө бараа бүтээгдэхүүний төрлөөр хоёр дахь хүснэгт нь эхнийх нь улсаар байна. Тэгэхээр бараа бүтээгдэхүүний төрлөөр одоо хэрвээ сайн төрөлцсөн улс бол иймэрхүү өнгө харагдах нь шүү дээ. За Вьетнам улсын жишээг харахад ч гэсэн бас яг л ийм харагдана. Эсвэргээр non-diversified economy төрөлжөөг. Тэгэхээр бидний зорилго маань энэ. Одоо энэ 2-3 өнгөтэй байгаа зүйлийг бидний яаж олон өнгөтэй болох вэ? Энэ маань хөгжлийн бодлого. Газар зүйн байршил, худалдаа авах зах зээл гэдэг олон бэрхшээл биднэрт байгаа. Гэхдээ бусад улсны жишээ зүүн Азийн олон улсаар энийг шийдэж чадсан тийм. Азийн бар улсууд. Одоо дэлхийд дахинд олон улсын байгууллагууд Вьетнамыг ярьж шүү дээ. Вьетнам бол дараагийн бар тийм. Эдийн засгийн төрөлжиж чадж байна. Адилхан 80-ад онд бол эдийн засгийн бүтц нь баг Монголтой маш төстэй тийм. Уул орхоогоос бусдаар нөгөө эдийн засгийн хамтлагын байгууллагын зээл авдаг, ядуу буура ийм л улсаар юм байна. Гэтэл тэр улсаар өөр болж чадчихна. За ингээд алсын хараа 2050 дээр бидний одоо нөгөө эдийн засгийн зорилт, эдийн засгийн бүлгийн зорилт маань олон тулгууртай эдийн засгт улс болно. Тэгэхээр энэ маань стратегийн зорилт байхгүй. Богино хугацааны биш, 5 жилийн биш, засгийн газрын хөтөлбөрийн биш. Энэ бол 30 жилийн зорилт тийм 20 он тавьсан зорилт. Тэгэхээр олон улсын байгууллагууд энэ тухай юу гэж дүгнсэн бэ? 17 оны хавар олон улсын валютын санд бид хүсэлтээ гаргаад одоо хямралаас гаргаж өгөөч, хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлээч, бодлогын дэмжлэг үзүүлээч гэж хүсэлт тавьсан. Олон улсын валютын сангийн одоо захирлуудын зөвлөл гэж үүдэг борд хуралдаад Монгол улсад тухайн үед өргөтгсөн санхүүжилтийн хөтөлбөрөөр дэмжлэг үзүүлэх гэдгийг батлсан. Энэ дотор яг валютын сан өөрийнхөө хөрөнгөөр 467 сая долларын тусламж үзүүлсэн өөрийнхөө хөрөнгөөр. Дээр нь Японы засгийн газрын их хэмжээний хөрөнгө байгаа. Дээр нь Монгол хятадын төв банкор байгуулсан swap хэлцэл энэ бүгд ороод 5 тэрбум долларын пакэж гэж ярьдаг тийм багц дүнгээр бид энэ хямралыг даван туулсан. За энэ дүгнэлтэн дотор ажлын хэсгийн дүгнэлтэнд Монгол улсын эдийн засгийн суур асуудал бол төрөлжөөгүй эдийн засаг одоо мөчлөг дагсан бодлого юм аа. Тэ энийг уучлаарай би яг англиар нэг агуулгыг ойлгохын тулд их хэлээр нь тавихгүй бол монгол хэл дээр орчуулахаар утга санааг ажиулчихдаг учраас би яг англиар нэг. За хоёр дахь нь
Азийн хөгжлийн банк 20 оны 6 сард ийм судлаач тамтраад ийм нэлээд ийм том ном гаргасан байна. Монгол Улсын эдийн засгийн цаашдын төлөв хандлагатай. За эрдэс баялаг толгуур, эрдэс баялагаар баян хоёр гүрний дунд тавьчуулагдсан юм эдийн засгийн ирээдүйн тухай гэсэн мэт. За тэгээ энэ дотор үзэх юм бол бас дүгнэлт нь бас яг адилхан. Монгол Улсын урт хугацааны цаашдын зорилго бол стратеги бол эдийн засгийн төлөвлөлт юм аа. Тэгэхээр нөгөө бидний яриад байдаг стратеги гэдэг чинь байна шүү дээ. Урт хугацааны зорилго. За гэтэл өнөөгийн нөхцөл байдал минь ямар нэг гэхээр нэгдсэн үндэсний байгууллагын одоо хөгжлийн хөтөлбөрийн худалдаа хөгжлийн байгууллагаас гаргасан түүхийн эдийн хамаарал байдлын тайлан гэж жил болгон гарч байгаа. За магадгүй удахгүй энэ одоо баг 23 нь одоо удахгүй гарах уу. Энэ бол 2 жилийн өмнө гаргасан тайлан. Эндээс харах юм бол дэлхийн улс орнуудыг нөгөө түүхийд дээр тулгуурсан төрөлжөөг байдлыг нь харуулж байгаа. Ногоон хөнгөн хөдөөж хонгаалтаа түүхийд тод хөнгөн эрчим хүч буюу нөгөө шатах материал, улаан хүрэн хөнгөн эрдэс баялаг металлууд гэсэн байдлаар ингээд тэгээд саарлын 46% нөгөө эцсийн бус бүтээгдэхүүн байна тийм. За эндээс ингээд аваад үзэх юм бол Монгол улс улаан хүрэн хөнгөөр харагдсан байна тийм. Эрдэс баялаггүй металлаар хамгийн одоо өндөр хамааралтай. За дараа нөгөө нүүрс буюу за энэ болохоор тийм цэнхэр өнгөөр нөгөө нүүрс буюу газрын тус шатдаг юм амарч. За ингээд энэ тайлан дотор түүгээд үзэхлээр ямар улс орн түүхийдээс өндөр хамааралтай байна гэхлээр энэ харагдаж байна. Тэ хамгийн өндөр хамааралтай улс орнууд нь энэ байна. Африкийн улс орнууд болов. Тэрэн дотор Монгол улстай одоо нөгөө замлын үед ойролцоо тэ түүхэд экспортлогч улс орнуудыг харахад энэ. Тэгэхээр Монгол улс түүхийдээс 97.9% хамааралтай. Энэ дотор хөдөөж хонгаалтыг насах юм бол бид нар 92% уул уурхайн салбараас хамааралтай. Commodity тэ. Энэ дотор яг нөгөө нүүрс болон металл гэдэг байдлаар ингээд ангилсан. Тэгэхээр энэ үзүүлэлтээр Монгол улс дэлхийд номер 1, номер 2 тавьж төрөлжөөгүй эдийн засаг. За энэ бүтцмээ сайжрах байна те энэ үеж. 7% хөдөөж хонгаалтаа буюу те мах одоо босод ноос нь олбор боловсруулаагүй ноос нь олбор гэж. За Вьетнам улсын чи яг энэ тайлан дотор те 21 оны байдлаар тэгэхэд экспортын бүтэц дотор уул уурхайн салбарын commodity эзлэх нь 14.6%, 18.9% байдлаар 14%. Ажил төрчсөн эдийн засаг те мэдээж уул уурхайн салбар нь баг тэгтээ төрөлжсөн эдийн засаг. За ингээд төрөлжөөгүй байна тий. Нөгөө төрөлжөөгүй ингээд өрөөсгөл байгаа шалтгааны статистикийн том мэдээлэлс юунаас харах вэ гэхээр 3 гол нэрлийн түүхэд экспорт энэ тайланд дурддагдаад байна. 3 гол нэрлийн түүхэд экспорт хэдий вэ гэсэн Монгол бас 70% болчиход байна. За тэгэхээр энийг статистикийн тоон дээр харахад хар өнгө нь бол төмрийн өдрийн экспорт хамгийн бага нь тий жигдэх. За тод хөнгө нь болохоор зэсийн баяжмлын экспортын орлого, ногоон өнгө нь нүүрсний экспортын орлого энэ 21 он хүртэл. Тэгэхээр одоо эдийн засаг жоохон ч гэсэн төрөлжих ач холбогдол нь энэ дээр гарч байгаа. Энэ бол уул уурхайн бус ба уул уурхайн бус гэдгээр биш уул уурхайн салбараа дотроо төрөлжих нь чухал. Тэ? Бид нар урд нь зөвхөн зэсээс хамааралтай ингээд тод хөнгөний зэсээс хамааралтай 90-ад оны сүүлээр Эрдэнэтийн зэсийн унууд хямралд орчдөг байсан бол одоо нүүрсний экспорт нэмэгдснээр энэ хоёр төрлийн орлого нэгийг нөхөж чинь гэдэг юмдаас харагдаж байгаа. Тэ? Зэсийн үн унахад нүүрсний орлого өсдөг гэдэг. Ингээд ямар ч гэсэн 21 он хүртэл ингээд бие биенээ нөхөжсэн байна. Харьцангуй. За гэтэл сүүлийн жилүүдэд аваад үзэхээр харамсалтай нэм болцсон. Нөхөжсөн орлого нь нөхөж чадах болсон. Одоо бид нар бүр төрөлжөөгүйгээс гадна нүүрсний салбарын 50, төрөний дурдсан 50-54% хамааралтай. Одоо нөгөө бид нүүрсний үн буучхаар яах вэ гэж толгой зовоод байна шүү дээ. За алтны орлого байгаа, нүүрс байгаа, зэсийн баяжмал байгаа гэдэг боловч тэр орлого маань хаач хүрэхгүй. Нүүрсний экспортын орлогоос 3-4 дахин бага байна. Тэр тусмаа зэсийн баяжмал гэдэг нь боловсруулж хагас боловсруулалт хийж байгаа тийм. Уулуурхан хөдрөө баяжуулаад зэсийн баяжмал бол гаргаж. Тэгэхээр энэ бол нүүрс шиг хутгаад гаргадаг зүйл биш учраас ихээр нэмэгдэхгүй. Нэмэгдлээ гэж жилдээ бид нэг 100 мянга 150 мянга нэмэгдэнэ. Доторх агуулмж нэмэгдлээ гэхэд зэсийн баяжмлыг гэсэн магадгүй нэг 3 тэрбум доллароос айхтар нэг жилийн дотор илүү гарахгүй. Тэгэхээр нүүрс гэдэг маань эдийн засгийг нэг талаар орлого олох үедээ сайжруулж байгаа ч нөгөө талаар маш том савлгаа үүсгэх хүчин зүйл болж байна гэдэг нь эндээс гарч. За тэгээ олон улсын байгууллагын удаа дараа бид нэр сүүлийн 10 гаруй жилийн турш бид нэр анхааруулад байгаа зүйл бол өрөөсгөл байхаар яат юм бэ гэхээр тий маш олон сөрөг үр дагавартай тий голланд өвчин гэж байна түүхийдээ хамаарлалт. За нэг нь энэ засаглал. Түүхийдээ өндөр хамаарлалтай улс орнуудад хамгийн одоо тааруу байдаг үзүүлэлт нь засаглалын үзүүлэлт. За энэ дээр яг сонгож аваад нэг засаглал бүгдээрээ түүхийдээ экспортлогч орнууд тий Замбия, Сьерра-Леон, Жоржиа гэдэг. Гэтэл Чил улс тэ өндөр хөгжилтэй бас түүхийдээс өндөр хамаартай 70% хамааралтай болсон. Гэтэл засаглалын үзүүлэлт нь өөр байна тий. Засаглал нь өөр байж болд юм байна түүхийдээ. За Монгол улсын үзүүлэлт нь засаглалын үзүүлэлт нь. Саяын жишээгээр тий. Үндсэндээ бид нэг
тааруу талдаа нэг уулуурхайг самгаалтаар засаглал нь мууддаг жишээн дээр л яваад шүү дээ. Тэгэхээр олон улсын байгууллагуудаас энэ зөвхөн эдийн засгийн агуулгаараа нөгөө улс орны хөгжил гэдэг талаас бидний байнга анхаарч засах ёстой зүйл маань хөгжлийн бодлоготой анхаарч авах зүйл маань засаглал байна. Governance гэдэг зүйл байна. За мэдээж олон улсын байгууллагуудын зүгээс судлаачдын зүгээс нөгөө бидний одоо өдөр тутмын яриад байгаа байгалийн нөөц байдлыг яаж баялаг болгох юм бэ гэдэг тухай маш олон зөвлөмж байна. Энэ дотроо биднэрт хамгийн ойр ажилладаг олон улсын баялагчдын сан Дэлхийн банк, Азийн хөгжлийн банктай нэгдсэн үндэсний байгууллага эдгээр байгууллагаас өнгөрсөн жилүүдэд гаргасан олон тооны судалгаа тайлбар үзэх юм бол энэ тухай зөвлөмж байгаа. Тэ энэ нөөц байдлыг яаж хөрөнгөлүүлэх вэ? Яаж баялаг болгох вэ? За энэ зөвлөмжөөс бид нэр одоо аваад байгаа зүйл бол баялагын сан тийм ээ, үндэсний баялагын сан. Гагцгүй энэ бий болгоод байгаа сангаа бид зөв удирдах хэрэгтэй, зөв менежментээр. Хэрвээ нэг буруу удирдаад явах юм бол энэ чинь нөгөө баялаг нөгөө савлгааг зөөлрүүлэх амортизатор биш. Бүр нөгөө савлгааг нь дахиад ичимжүүлэх зүйл болж байна. Жишээлбэл хөгжлийн банкнаас бид нэлээд их хөрөнгө гаргаад тухайд 888 төслөгөөтэй санхүүжүүлэх гэж оролцсон боловч энэ байна. Нэгдүгээрт буруу менежмент байсан. Хоёрдугаарт дотоодын эдийн засаг руу хийгээд тэрийг зөв удирдах чадаагүй болоод энэ нөгөө эдийн засгаа дэмжих биш. Улам одоо доош нь хямралууд төлөх юм зүйл болж байна. Тэгэхээр энэ мөнгө хаана байх вэ гэдэг маш чухал байна. Ямар байдлаар удирдах вэ гэдэг. За тэгэд сүүлийн байдал одоо бидний тулгамж байгаа асуудал бол сүүлийн үед одоо дэлхийд тэнд болж байгаа үйл явдал Америк нэгдсэн улсын зүгээс засгийн газрын зүгээс үүсэж байгаа тарифын бодлогод байна. За эдийн засгийн хамтын ажиллагааны бол сая нэг 14 хоногийн гаргасан шинэ тайлбар байна. Дэлхийн эдийн засгийн байдал яах вэ гэхээр ийм л төр зурагтай харж байна. Тодорхойгүй байдал гэдэг нэртэй. За ийм далайн шуурганы зурагтай болоод ирэхээр л энэ чинь нэг 2000 дэлхийн эдийн засгийн хамгааллын 8-9 оны зураг л ийм байсан. За дахиад энэ дээр Дэлхийн банкны бүрэлдэхүүн багтдаг нэг мега гэдэг олон талын хамтын ажиллагааны байгууллага. Одоо жишээл манайд оюут толгой компанид дад уурхайн санхүүжилт хийхэд нэг оролцогч нь энэ мега гэдэг байгууллага байна. Бид нар сайн мэдэхгүй л байна. Тэгтэл энэ мега гэдэг байгууллага олон улсын бусад нөгөө эксим банкуд болон Дэлхийн банк EBRD-гээс Монгол улсад хийсэн хөрөнгө оруулалтын дээр батлан даатгалт гаргасан байхгүй мега гэдэг. За энэ байгууллага бол олон улсад хэрэгжүүлж байгаа энэ төслүүдийн эрсдлийг судалдаг, тэрэн дээр нь баталгаа гаргаж өгдөг байгууллага. Монгол улсад энэ төсөл амжилттай байна. Хэрвээ ямар нэг асуудал үүсэх юм бол энэ байгууллага санхүүжүүлэгч хөрөнгө оруулагчийг эрсдэлд оруулахгүй гэсэн батлан даалт гаргасан байгууллага шүү. За тэгэхээр энэ байгууллага одоо сүүлийн тайлбар дээр ч гэсэн бидний өмнө тулгамдж болох эрсдлүүд ингээд дурдсан байна. Та бүхнийг цааш нь гүнзгийрэлд үзэж болно. За эцэст нь товчхон дүгнэлт бол өнөөдөр дэлхийд дахин ингээд олон талын эрсдэл тулгарч байна. Худалдааны зөрчил нэгдүгээрт байна. Хоёрдугаарт улс орнуудын хоорондын өндөр технологийн өрсөлдөөн зөрчлүүд үргэлжилж байна. Дөнгөж Америк нэгдсэн улсын засгийн газар Азийн бараг нэг 4-5 улсын 80 компанийг харж агсалтанд оруулж байна. Энэ бол мэдээж дэлхийн худалдаанд сайн үзүүлэлт биш үү? Хязгаарлална гэдэг бол. Гуравдугаарт газар нутгийн төлөв геополитикийн өрсөлдөөн үргэлжилсээр байна. Энэ дайн тулаанд хүрж байна. Орос Украины дайн байна. Америкийн нэгдсэн улсын засгийн газраас сүүлийн үед удаа дараа хэлээд байгаа Канадыг 51 дэх мужи, Гренландыг одоо бид нэгтгэх ёстой гэдэг ч юм уу те. Одоо өөр мужи улсыг одоо нэгтгэх тухай нь одоо бодиттой зүйл болоо яаж байна те. Ийм үйл явц цааш тавих нь. За Монгол улсын үед манай улсын гадаад худалдааны гол зах зээл болж хятад улсын тухайд бид байнга анхаарч байгаа хэрэгтэй. Илүү сайн судлах хэрэгтэй. Энэ дээр одоо манай эрдэмтэн судлаачид илүү анхаардаг гэдэг. Бид нарыг оюутан байх үед бид нэг зах зээл судлал гэдэг 90-ад оны ихэд маш их ярьдаг зэн тийм. Маркет одоо анализ маркет зах зээл судлаач тэр маань арай орхитой ам шиг санагдаж байна. Бид нар улс орон судлалын тухай ярьдаг. Одоо тийм хятад судлал, орос судлал гэтэл тэр улс орон судлалаас гадна бид нар нөгөө зах зээл судлал гэдэг агуулгаар хэрэгтэй байна. За ингээ худалдааны дэдлэл бас цаашдаа түүх хэдийн зах зээл дээр тийм үнэ хаж буурах боломжтой эрсдэлтэй байна. Энэ болгоныг бид даван тулах тухай маш сайн бодох хэрэгтэй болж байгаа. За эцэст нь дүгнэлт бол одоо бид ямар нэгэн бодлого боловсруулах харцтай нөх хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулиндаа маш сайн анхаарал юу нь стратеги вэ, юу нь тактик вэ гэдгийг тийм маш сайн анхаарах хэрэгтэй. 4 жилийн хөгжлийн хөтөлбөр 5 жилийн чиглэл бол урт хугацааны бодлого биш. Энэ бол тийм дунд хугацааны. Тэгэхээр юу нь чиглэж байна вэ гэдэг маань нөгөө алсан хараа. Нөгөө эдийн засаг төрөлцсөн байх хэвээр дунд орлоготой иргэдэд амгаасан байх хэвээр засаглал нь сайн байх хэвээр байгаль орчинд ээлтэй байх хэвээр гэдэг бол стратегийн зорилго. Тэгэхээр тэрийгэ дунд хугацаанд нэг жилдээ бид нар мартаад байгаа учраас энэ бодлогууд маань юм зөрчилтэй болж байна. Их хурл дээр яригдж байгаа асуудал яг энэ нэг харагдаад байна. Хөгжлийн бодлого төлөвлөлтөний удирдлага тухай хууль зааснаар аливаа бодлого боловсруулах үйл явцыг тэнд үгэн заасан байна шүү дээ. Нэгдүгürt. Хоёрдугаарт улсын хурлын дэгийн тухай хууль тогтоомжийн тухай хууль бол маш сайн хууль. Хууль тогтоомжийн тухай хууль Германы жишг авсан. Одоо миний л мэдхээр яг энийг мөрдөх юм бол одоо улсын хурлаас чанаргүй хууль гарах ёсгүй. Гэхдээ бид тэр хуулийг тойрж орох маш олон хаалга нийцсэн. Тэ? Энэ ногоон гэрэлтэй нэг хэдэн хууль байгаа. Энэ талд нь нөгөө бүх босгын давхстай гэдэг 10 хэдэн шалгуур үзүүлэлттэй хуулиуд байдаг. Энэ талд нь ногоон гэрлэр яарчсан горим гэдгээр ороод болохоор тэнд ямар судалгаа байхгүй, тэ? Олон нийтийн хилцүүлэг байхгүй. Тим хууль одоо зөв бодлого угаасаа болохгүй. Хөгжлийн бодлого төлөвлөлт хуулиар бид энэ болгоныг
бүх шатамжлагаар нь гарч иж тэг бүх асуудлын нөгөө эерэг сөрөг талыг бодож иж бодлого болох хэрэгтэй гэдэг. Хоёрдугаар нэгдүгээр түрүү нөгөө policy гэдэг ярьсан учраас гарч байгаа бодлого шийдвэр болгоно маань юу менежмент уу. Их хурл шийдвэр гараад хэрэгжүүлэгээ тавьчих шүү дээ. Энийг хэрэгжүүлэх хүн амтлаа. Тэрний чинь ард нь нөгөө бодлогууд байна. Одоо тэр оюун цэцэг доктор ирдэг хөдөлмөрийн зах зээлийн бодлого, labor management, хүний нөөцийн бодлого тий, санхүүгийн менежмент. Одоо засгийн газар манай бидний одоо фейл бол одоо хамгийн гол юм чинь шүү дээ. Шийдвэрээ гаргаад зорилтоо тавьчихдаг тэр хэрэгжүүлэх менежмент дээр нь алдаад байдаг, тасалтаад байдаг тий. Эний чинь нөгөө залгамжлаад тасалбар авч явах хэрэгтэй боловсон хүчин байж байгаа. Одоо наад захын жишээн дээр ажил хүчин дутагдaltaа тухай бид ярьдаг боловч хичнээн хөдөлмөрийн насны залуучууд тэр нөгөө нийгмийн салбарт улсын төсөв цалин аваад бичим те. Манай 250 мянга гэдэг бол энэ бол харамсалтай. Тэгэхээр энэ чинь хөдөлмөрийн нөөцийн labor management дээр бид нэр хийх ёстой зүйл асар их байна гэдэг нь харагдав. За тэгэхээр эдийн засгийн өсөлт гэдэг бол бид нар зөвхөн нөгөө улсын төсвөөс болон бодит хувийн компани хийдэг зүгээр инвестмент биш те. Энэний цаана бол бүтээмжийг нэмэгдүүлэх маш олон арга зам, шинэ технологи бүтээмжийг нэмэгдүүлэх бол ялангуяа гарааны суурин дээр байгаа Монгол улс шиг улс орнууд бол амин чухал юм а гэдгийг энэ дүгнэлтийг хэлэх ёстой. За анхаарал татсанд баярлалаа.